Хай. Чи Монголчийг үзээд CS тоглоно санагдсан уу? Энэ бол санагдсан болоод энэ бичлэг үзэж байгаа баг. Би сая Монголын тоглолтыг үзээд байжсэн. Тэгээд watch party хийжсэн чинь хэзээч ер нь бол CS тоглож байгаагүй. Ер нь нэг тийм компьютерийн тоглолтын мөртлөө Монголыг хараад бас CS тоглолт үзүүлээс гоё ч юм уу гэсэн хүмүүс зөндөө байсан. Тэр хүмүүс надаас асуухдаа ямар компьютер дээр үү, ямар чихвч дээр үү тэ одоо амар рот юм асууж байгаа. Тэгээд ер нь анх удаага ч юм уу эсвэл ер нь зүгээр CS тоглож эхлэж байгаа хүмүүс байвал яах вэ? Тэ хинээс зөвлөх авах вэ? Тэ ер нь бол ингээд цоошин далаар ороод ичингүүд ингээд төөрөн л дөө. Тэгээ хинээс зөвлөх авах үгээ тэр зөвлөгөөрөө ер нь бол сурал видеогод би одоо хийж байгаа. Хамгийн ихний ярих хэвээр нь болонгууд юу вэ гэхээр мэдээж компьютерийн талаар ярих хэвээр баг. Ер нь бол монголчууд бол компьютер бол амар цөөхөн штэ. Компьютертай айл ер нь бол цөөхөн. Хүмүүс бол байнгын хэрэглээ буюу утсаа бол төрүүлээд авдаг. Тэгээ компьютер бол баг юм тансаг хэрэглээ маяг юм шиг байдаг. Гэтэ ер нь бол энэ жоохон өөрчлөлт нах гэж найдаж байна. Энэ бүгдчлэгтээ хамтарч байгаа GG Drop баярлаа. GG Drop нь Counter-Strike тоглоомд байдаг кейсүүд тайлбарлана. Хайрцаг нэдэг loot box аяг. GG Drop дээр та бүхэн кейс нээж дуртай буулгын эсгийн хожиж болохоос гадна trade up контракт хүртэл хийх боломжтой байгаа шүү. Зүгээр кейснээс гадна бус тоглогч нартай бас ботноттай кейс багт хийж азаа үзэх боломжтой. Сайт дээр Steam-ээрээ бүртгүүлээд CTS11 гэсэн промо кодыг оруулснаар 11% нэмэлт бонус авах боломжтой байгаа шүү. Нэмж хэлэхэд энэ бичлэгийг үзсэн хүмүүс зориулаад pin comment дээр үнэгүй кейс болон spin wheel-ийн кодыг үлдээсэн байгаа шүү. Та нар тэрийг ашиглаад ороорой. За тэгээд бичлэгтээ эрг орцгоё. За CTS би чамаа нэг reaction match хийж яхад харсан байна. Чи одоо ямар юмараа одоо манда компьютер тоглоом зааж өгч яадаг гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй баг. Мань ер нь бол 20 жил бол компьютер тоглоом тоглосон байна. Амьдралынхаа нэг 20,000 цагийг бол компьютер тоглоом тоглож барыг өнгөрөөцсөн байгаа хаа. Зөвлөгөө өгөхөд хангалттай авах гэж бодож байна. Шинээр эхэлж байгаа хүмүүс ч юм уу дөнгөж хальт сонирхоод мэдлэгээ жоохон цаашаа нэмэгдүүлмээр байгаа хүмүүст бол зөвлөгөө өгөхөд хангалттай авах гэж бодож байна. За эхлээд чи ер нь бол миний бодлоор бол те нэг дажгүй PC мисэнд ороод тоглоод үз. Тэ энэ нэг юм хэсэгхэн хугацааны ингээл нэг юм тэ хөөрөгдөл тэ хэзээш ашиглахгүй нэг компьютер авчиж магадгүй байхгүй юу? Чи тийм болохоор зүгээр ингээд Монголыг үзээ CS тогломоор санагдуулж байгаа яг үндэ PC ороо тоглолч. Тэр нь шууд уухан. Тэ чи ингээд нэг тэ 2 3 5 5 саяын шалт гэртээ ашиглахгүй компьютер авчвал тэгээд шатсан штэ. Дэвэн штэ. Тэгснээс нэг өдөр PC руу ороод нэг 10,000 20,000 төгрөгөөр цаахан CS тоглоод тэгээд сэтгэл санаа чанжаавал тэгэл enough. Харин үнэхээр цаашаага үргэлжлүүлж тогломоор байгаа хүмүүст бол компьютер урсгасан дээр. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр чи компьютер авах гэж байгаа болвол өөрийнхөө хэрэгцээдэд харуул. Тэгээ хамгийн сүүлд ер нь 3 4 жилийн өмнөөс л үнэтэй компьютер ашиглаж эхэлсэн. Энэ одоо миний ажил, миний одоо хобби, одоо манийхэн амьдрал болохоор манай бол компьютерийг бол дээрээс нь мөнгөтэй болчингууд ер нь бол хангалттай сайн хэмжээр компьютер аваад эхэлж байгаа. Тэгээд чи зөвхөн сонирхож байгаа бол ер нь бол багаас нэг гэсэн зөв гэж манай бол зөвлөмөр байна. Тэгээ шууд 10 20 сая төгрөгийн компьютер битээ. Миний бодлоор бол CS тоглож байгаа эхлэлийн компьютер гэвэл нэг иймэрхүү компьютер байна. Тэгээ яг ийм компьютер би сая угсаж үзсэн. Тэгээ хуучныг авах юм бол нэг 2 сая орчимд авчнах. Нэр нь бол хай-тек байна уу, нив-тек байна уу те? Ер нь бол компьютерийн хэрэгсэл зардаг бол дэлгүүрүүд бол байгаа. Монголд байгаа. Ер нь бол компьютер лан дээр очиод ер нь бол хүссэн газар руу орж болно. Тэгээд ер нь бол вебсайттай нь бол хай-тек, нив-тек хоёр байгаа. Энэ бол зөвхөн процессор шүү. Процессор 2 сая 700 мянга болж байна. Миний бол анхны өгөх зөвлөгөө бол иймэрхүү компьютер байна. Тэгээд ер нь бол бас өөр видео гэх юм бол K яхын видеонууд байгаа. Meta гэдэг channel дээр та нар одоо Монголын кастыг бол K яхаас л үзсэн байлгүй дээ. За дараалтаа 4.3 сая төгрөгийн бүрэн сетап ч юм уу те. Ерөнхийдөө нэг иймэрхүү видеонууд бол K ях зөндөө хийжсэн. Тэгээ би бол 3 4 бол байгаа гэдгийг бол мэдэж байна. Тэгээд ер нь бол үний дүндээ таарсан яг уу тухайн үеийг бодвол энэ K яхын ашиглаж байгаа юмнууд бол одоо бол хэмдэрсэн байгаа шүү дээ. Орчин үед ингээд дараагийн юмнууд нь гараад хэмдэрсэн байгаа. Дараагийн ярих юм гэвэл ер нь дэлгэц компьютерийн дэлгэц. Манай хай-тек, нив-текээс мөнгө авах болохоор 2 саятаар би ээжлээд орохоор шийдсэн. Компьютерийн дэлгэц. За ер нь бол тэгээ компьютер чинь үнэтэй болох тусам чиний FPS өснөө. Ер нь бол бүхтэй тоглоом тоглодог хүмүүс FPS миний FPS унаад байна. Тэнийг ийм ярьж ойлгохгүй юм чинь. Тэр нь ямар очтой байнгут би тайлбарлаад өгвөл FPS гэдэг нь одоо компьютер чинь одоо зүрхний цохилт гэж хэлчих юм уу? Тэгээ их байвал сайн гэсэн үг. Яг уу хүний зүрхний цохилт ихчүүд муу л та. Ер нь бол FPS гэдэг нь frames per second буюу 1 секундэд хэдэн ширхэг одоо дүрсээ шинчилж байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд нөгөөт нь олонгууд дэлгэцний герц гэж байгаа. Тэр нь олонгууд компьютерийн олонгууд анивчих хурд. Тэр нь олонгууд герцээр хэмжигддэг. Ер нь бол энгийн компьютерууд утас моцтой телевизор бол 60 Гц байдаг. Хамгийн анхан шатных бол 60 Гц. Тэгээ ер нь бол
хүмүүсэл ярьдгийн хүний нүд болонгууд 25 Гц хардаг компьютерийн дэлгэц бол 60-аас илүү байх эсэхүү. Тэгээ сух стандарт ярьдаг байхгүй тэр чинь. Ер нь бол сайн тоглох тусам хүн болгон ер нь бол FPS нэг Гц өндөр байвал дээр нь бол мэдчих байгаа. Бүх ер нь прочлоос асуугаарай. Чи эдэн Гц-ийн тоглолт дэлгэцснээр тоглолт үйл 240 болон түүнээс дээшээгээ гэж ярина. Магадгүй чи өчтөр ч юм уу Navi Монгол цайг тоглохыг бол үзсэн бол ер нь бол Navi Монгол центр тоглож байгаа Katowice-д тэмцээнээр бол 600 Гц-ийн дэлгэц ашиглаж байгаа. Гэтэ 600 Гц жоохон overkill. Ер нь бол манай 240 Гц дэлгэц авахд бол ер нь бол нэлээд нүд анхандаа бол нэлээд хорсож ирсэн. Одоо энэ 800 сая төгрөгөөр л одоо 240 Гц дэлгэц авдаг болсон байгаа байхгүй юу? 280 Гц. За энийг яг үндэ манай ашиглаж үздэг бол мэдэхгүй байна. Яг уу тэ ихэнх прочул ер нь бол ихэнх нь CS прочул бол BenQ ашиглаж байгаа. Яг уу зарим дэлгэцнүүд тэгээд ингээд амар өндөр Гц-тэй мөртлөө зарим нь амар тийм бүдэг гэрэл гаралт нь муу ч юм уу эсвэл бол ингээд нейтралын тэр муу ч юм уу тиймэрхүү юм асуудлууд бол байдаг. Тэгээ геймерүүд их гэрстэй байвал сайн гэд тэргээр нь маркетинг хийнгүүтээ бусад юмыг нь муутгаад тэгээ тэмцэн зарчиж байгаа юмнууд бол байгаа. Гэхдээ ер нь бол Asus-ийн юм ч юм уу эсвэл BenQ-гийн юм авахд бол асуудал байхгүй гэж бол бодож байна. Тийм болохоор миний эхний санал болох те нэг энэ 800 сая төгрөний ч юм уу арай илүү хямдхан одоо энэ байна штэ энэ 270 Гц-ийн 650 байв. Энэ бол гайгүй. Эдрийг авчтал асууд байхгүй гэж хэлж байна. Тэгээ хэмжээний хувьд бол ер нь бол бүх прочул ер нь бол бүгдээрээ л 24 инчээр тоглож байгаа. 27 малаа дэндүү том. Мань 20 жил PC тоглосон хүний хувьд хэлэхэд бол 27 инч бол зурагч санагдаад байна надаа. Яг уу чи гэхдээ зарим нэг тийм гоё тоглоомнууд те AAA одоо буюу одоо хамгийн орчин үеийн гоё зурагтай story модтой гейм тоглоход том дэлгэц гоё байдаг гэдэг. Гэхдээ мань тийм тоглоом тоглолт зүгээр л урд хүнээд толгойг нь буудах төрлийн тоглоом тоглолт болохоор манд нь бол 240 бол яг л тохирсон санагддаг. 240 24 инч. За одоо ингээд best mouse for CS2 гэнэ. Одоо 787 Pro тоглогчдоос авсан судалгаа маягийн юм байгаа байхгүй юу? Тэгээ одоо жишээ нь Katowice-д тэмцээнд чи одоо 80 тоглогч тоглож байгаа. 700 одоо Tier 2 зэрэглэлийн ч юм уу Pro тоглогчд бол mouse одыг ашиглаж байна. Тэгээ ер нь бол хамгийн их түгээмэл ашиглаж байгаа mouse бол Superlight 2 байна, Superlight 1 байна, Razer Viper 3 Pro байна. Ер нь бол хамгийн орчин үед бол хүн болгон санд бол хүн болгонд таарах одоо нэг тийм mouse-ны iPhone ч юм уу те. Ер нь бол iPhone хэнд ч өгсөн асуудалгүй гоё утас гэж хэлждэг штэ. Тэрнтэй адилхан ер нь бол нэг хэнд ч бариулсан асуудалгүй гоё mouse бол Logitech G Pro Superlight байна. За энэ бол төрхөн үнэтэй mouse. Одоо чи Монголоос худалдаж авъя гэвэл те энэ Superlight бол 350 сая төгрөг гэж хай-тек гэдэг дэлгүүрт. Тэгээ жоохон үнэтэй санагдаж магадгүй. Тэгээд бүр эхэлж байгаа хүмүүстэй хямдхан mouse сонирхож байгаа хүмүүс байх юм бол мань одоо ямар mouse саналуулах юм бэ? Янз янзын иймэрхүү mouse байна. Одоо 120 сая трийн. Ер нь бол mouse чухал. Ер нь бол нэг Superlight авчулж яана 2 жил бол хэвдэхгүй асуудалгүй ашиглаж байна байх. За мань бол юу гэдэг хямдхан mouse бол үнэхээр санал болгох mouse мань ингээд харж чадахгүй нэ. Яг үнийг хэлээ. Тэгээд ер нь бол буутахад ер нь бол хамгийн чухал нь одоо жишээ нь одоо айл 2015 онд мань Dota тоглож байхад л те Microsoft 3.0 гэдэг mouse гэдэг байлоо да. 3.0 хаа. Тэр mouse-ыг ашиглаж ирсэн. Тэгээд тэрнээс хойш зөндөө олон mouse ашиглаж үзсэн. За яг уу ер нь бол тэгээ Superlight 2-ыг биш 1-ийг аваарай. 2 нь илүү үнэтэй тэгсэн мөртлөө нэх ялгаа байхгүй. Гээл хэлчих ер нь бол. За яг одоо манд нь бол те энэ G Pro Superlight одоо энэ ягаан энийг болонгууд Монголын 3 билүү 2 илүү 3 тоглож ашиглаж байсан. Одоо энэ бол байна. Гэхдээ энэ болонгууд манийх нь ашиглахгүй байгаа маань энийгээ сайжруулад ийм mouse болгоцсон байгаа. Тэгээ хүсвэл одоо бүр цаашаа илүү үнэтэй mouse байгаа. Ер нь бол 18 онд болонгууд энэ EC2A гэдэг энэ mouse авчихсан. Энэ бол тухайн үеийн ер нь бол бүх ер нь бол FPS төрлийн Pro-члыг бараг 70% нь энэ mouse ашигладаг байсан. Энэ бол утастай mouse-ны 90 үеийн хамгийн шилдэг mouse гэж хэлчихэл бол буруутахгүй. Энэ бол үнэхээр гоё хэлбэртэй mouse. Одоо бол гологдсон. Яг гэвэл энэ асар хүнд тэгээ утас нь юм хатуу утастай. Одоо бол энэ mouse-аар тоглож байгаа нэг ч юм байхгүй байх гэж бодож байна. Гэтэ 10 жилийн өмнөөс бол энэ mouse бол номерын сонголт байсан. Тэгээд Razer Viper гэд одоо энэ mouse-ыг бол санал болгоно. Энэний одоо хямдхан загвар нь уу, мини загвар нь бол нэлээд нэг 5 жилийн өмнө гарч ирсэн баха. Энэ мини загвар. Энэ бол энгийн Viper-тай харьцуулахад жижигхэн хэмжээтэй хөнгөн. Тэгээ утас нь болонгууд юм зөөлхөн даун утастай болохоор нэг тийм нэг хятар утастай юм санагдаад байхгүй. За одоо ашиглаж байгаа mouse бол Lamzo Maya X8K Flat гэдэг чинь манайхны энэ ашиглаж байгаа mouse байгаа. Энэ одоо хэд вэ? $200 байсан хаа.
хямдраа 120 морь болсон байна. Ер нь бол манийг авч яхад бол жоохон үнэтэйс. Тэгээд энэ болонгууд 47 г маус. Ер нь бол мауснууд бол ер нь бол нэг хэсэг бол бүгдээрээ жингээрээ өрсөлдсөн. Бүх мауснууд те ер нь бол бүр 20 морь 30 грамын ч хүртэл мауснууд гарсан. Гэхдээ сүүлийн 2 жил ер нь бол жимбол нэг хамаагүй байна. Маусны ер нь бол төгс жимбол те нэг 50 60 грамм л юм байна. Одоо Superlight ч ихэд одоо минь ягаан Superlight чинь 68 грамм ч лүү 69 грамм байдаг санагдаж байна. Тэгээ ер нь бол нэг гологдохоор гэхдээ маань ингээд 47 граммын маус бариад дасчингууд энэ маань хүн санагдаад эхэлж байгаа. Жохон те хүн чинь гоё юм дасчингууд нөгөө нэг гоё биш юмнууд нь гологдоод хэдэж чинь тиймэрхүү юм болж байгаа. Ингээ харах юм бол баг адилхан хэлбэртэй ганц ялгаа нь гэвэл одоо энэ эрхийн урууны энэ хэсэг ч юм уу ингээд арай илүү хонхор арай илүү барьцтай болохоор энэ маусыг би сонгож байгаа байхгүй. Тэгээ доотлол нэм хөндөй болохоор хөнгөн байгаа ч юм уу. Энэ болонгууд тэр чигтээ хомцор болохоор арай хүнд байгаа ч юм уу. Тэр нэгээрээ л ялгаа байгаа. Тэгээ ер нь бол мауснууд ер нь бол худалдаа маркетинг хийдэг. Ер нь бол тэдэн DPI гаргадаг те 20 мянга 30 мянган DPI гаргадаг. Энэ төр гээл ер нь бол амар их маркетинг хийдэг. Тэр энэ хинт ч хамаагүй үзүүлэлт шүү. Одоо жишээ нь 8K гэдэг нь олонгууд манийх нь маус одоо секундэд 8000 удаа хаана явж байгаагаа мэдэрдэг байгаа байхгүй юу. Ер нь компьютерийн чинь FPS статистикийн герцээс илүү хурдан сенсортой байгаа. Гэхдээ яг үндэ 1000 дээр л ашиглаж байгаа. 8K-аар ашиглах юм бол батарей урд идэгдэн. Ер нь бол зарим тоглоомнууд 8K-аар эзэж дэмжихгүй. Их тоглоомнууд ер нь бол 1000 макстай 2000-ыг дэмждэг болохоор маань одоо батарейг нь удаа идүүлэх гээд 1000-аар ашиглаж байгаа ч юм уу. За тэгээд дараагийн чухал юм бол keyboard бол байна их чухал гэж маань боддгоо. Маань бол тэ эхлээд чихвчээ ярих гэж бодож байна. За энэ бол ер нь бол FPS тоглоомны алтан стандарт чихвч хэлчихэд буруудахгүй дээ. Cloud 2 гэдэг чихвч байна. За манд бүр нэг юм иймэрхүү нэг юм 35,000 төгрөгийн хужаа чихвч анх ашиглаж ирсэн. Тэгж яагаад дараа нь Cloud 2 ашигласан чинь Cloud 2 бол шал өөр төвчнөх байсан. Cloud 2 бол үнэхээр гоё чихвч. Яг уу жоохон хөхөөд ч юм уу чих бомбдаад нэг жоохон тэгээд жоохон хүнд ч юм уу тиймэрхүү асуудалтай болохоос ер нь бол Cloud 2 бол хэнд ч холдохгүй чихвч. Энэ чихвч би нэг 180 мянган тэрээр хуучныг нь 180 мянгаар авч ирсэн баг. Шинэ нэг 200 200 мянга 230 мянга тэрээд баха. Тэгээд ер нь бол хайтек нэвтэгтэр бүгд нэр байгаа. Cloud 3 чихээ гарцсан. Миний бодлоор нэг 3 мөрийн авах шаардлага байхгүй гэж бодож байна. Санал болгох нь. Тэгээд би нэг Arctis 5 ашиглаж үзсэн, Arctis 7 ашиглаж үзсэн, энэ G Pro ашиглаж үзсэн. Энэ илүү үнэтэй чихвч. Тэгтээ яг одоо ашиглаж байгаа чихвч маань KZZS 10 Pro X гэдэг энэ чихвч байгаа. Энэ бас Cloud 2-той ер нь бол ойролцоо үнэтэй. Тэгсэн мөртлөө юу гэдэг гол нь хөнгөн болохоор чиний ингээд толгойг дараад зүсээ чинь одоо тархины чинь зүсийг жоохон боогоод тахгүй хүзүүнд чинь ингээд ачаал үзүүлээд байхгүй. Одоо Cloud 2 чинь 280 грамм байдаг хаа. Энэ чихвч бол 30 грамм. Тэгээд дээрэс нь ингээд юу гэдэг чихмэх бомбдаад байхгүй болохоор мань одоо энийг ашиглаж байгаа. Тэгээ бас дээрэс нь ерөөхдөө хүчин чадлын хувьд бол яг үүндээ Cloud 2-оос илүү сайн сонсдог. Чихвч бол нэлээд чухал гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл чи хин хаана хэр зайтай байгааг ялгаж сонсохын тулд чихвч чинь сайн байх хэрэгтэй. Муу чихвч бол чамд эзэж тэрийг чинь олигтой ялгаж өгөхгүй. Тийм болохоор дажгүй чихвч авчих. Дажгүй keyboard-наас илүү чухал. Бараг дажгүй mouse-наас илүү чухал гэж бараг буруудахгүй. За keyboard болонгууд энэ Magic Refiner энэ чинь ингээл хужаа keyboard-ууд байгаа. Энэ 25 30 мянга ч юм уу 50 мянга ч юм уу байгаа. Би энийг олсон санагдаад тах юм. За алдчих. Cyberstore гэдэг энэ чинь зарж штэ Монгол дэлгүүр штэ. 148 мянга гинэ. Энийн ер нь бол ингээд хужаа яг илүү хямдхан хөлбөрөд байгаа. Мань бол хамгийн анх энэ хужаа хөлбөрийг 35 мянгаар ч үлээ авч ирсэн. Тэгээ дараа нь алуу FPS-ийг ашиглаж үзсэн. Ер нь бол жоохон сайжруулсан. Энэ болонгууд миний хуучныг нь 145 мянгаар авч илүү да шинэ нэг 210 мянган төгрөг өгдөө. Тэгээ одоо ашиглаж байгаа mouse keyboard болонгууд энэ Keychron 700 800 мянга гэж байгаа. Ер нь бол not worth. Тэрний өмнө бол Dark One энэ бас 600 мянган төгрөгийн keyboard байсан. Ер нь бол нэг worth чи ихтэй үнэхээр гоё дарангуут гоё мэдрэмж авмаар байвал үнтэйг авч болно. Үнтэй keyboard одоо би Keychron-оос өөр keyboard ч юм уу үнэхээр гоё keyboard ашиглахгүй муу keyboard дарангуут надаа нэг тийм муухай санагдаад байгаа. Юу гэдэг нэг цаанаасаа л нэг тийм нэг юм нэг хужаа утас ингээд нэг байдаг та. Дээр үед нэг хэсэг хужаа утас ингээд тоочтой утас гарч ирсэн та. Тэгээд ашиглангуут те заавар S2 маань тэгээ S2-оос маань илүү рамтай, илүү CPU-тэй байлаж яг үнд ингээд дарангуут нэг юм хужаанд мэдрэгдээд байдсан шүү дээ. Яг нэг тиймэрхүү мэдрэмж төрдөг гэсэн үг заяа. Тэг. Айжмдаа чи сайжруулж болно. Би бол
Тэ иймэрхүү keyboard авахд асуудал байхгүй гэж хэлнэ. Хамгийн гол нь keyboard-ын дотор байгаа сте switch гэсэн байгаа. Keyboard switch зөө. Энэ л ер нь бол keyboard-ны гол юм гэсэн үг зөө. Хамгийн үндсэн юм. Тэгээ ер нь бол keyboard-ны цэнхэр өнгөтэй, цагаан өнгөтэй, улаан өнгөтэй, бор өнгөтэй. Ер нь бол үндсэн хэдэн өнгөл байгаа. Уул нь бол те улаан ер нь бол хамгийн түгээмэл, цэнхэр түгээмэл, бор түгээмэл байсан зөө. За тэрнээс хойш зөндөө олон keyboard гарсан. Keyboard-ны switch-нууд гарсан. Эдгээр энэ нэгээд бэлгийн чиг хандлага шиг ингээд салж өгсөн, далиж өгсөн зөө. Ер нь бол чамд санал болгох зүгээр улаан switch-тэй keyboard аа. Linear clicky tactile гэж байгаа. Цэнхэр switch-тэй keyboard битээ ав. Тэгээ нэг гээл нэг дуурдаг keyboard-нууд нэг модонд орж исэн. Гэтэ жинхэнэ gamer keyboard mobile шал дими зүгээр ингээд дуу чимээ те гэр орны хүмүүс удахгүй ингээд шажигнаад шал дими тий зөө. Улааныг ав эсвэл борыг ав. Одоо мань болонгууд улаан switchтэй шилж байгаа. Тэгээд нөгөө нэг запасны keyboard энэ ч байгаа тэр нь болонгууд бор switchтэй байгаа. За keyboard-ны хувьд бол ийм билээ. Тэгэл мань нь бол алоо FPS иймэрхүү keyboard-ыг санал болгоно эсвэл CT mod энэ зарагдж байна. Энэ нь бол нэг гол keyboard биш. Бүр хэмсэж keyboard авсан болно. Гэхдээ хамгийн гол нь механик улаан switchтэй keyboard аваарай зөвлөе. За тэгээд хамгийн сүүлийн юмнууд болонгууд mousepad. Mousepad ер нь ерөнхийдөө нэг 3 төрөл ангилагдж байгаа. За нэг нь ингээ контрол буюу нэг амар гулгаад байдгүй илүү сайн контролтой mousepad, нөгөөх нь амар сайн гулгадаг speed pad гэдэг хаа тэрийг тийм байгаа. Тэгээ бүр амар гулгадаг буюу шилэн mousepad байгаа. Энэ гурав байгаа. Тэгээ чи яг үндэ өөртөө таалагснаа сонгоно. Тэгээ ер нь бол бүр амар муу шууд те одоо бүр амар муу гэдэг нь одоо мань юу гэж хэлэх юм бэ нэг иймэрхүү нэг очны mousepad ашиглаад байсан юм. Хожаа Razer Gladius ч үлээ нэг Ettас хуулбар загварыг орж ирээд шилжил байсан. Нэх хайхтар гологдоогүй. Ер нь бол хүмүүс прочуудын хамгийн их ашигладаг keyboard mousepad нь GSR гэдэг mousepad байгаа. Одоо энийг чинь Blitz ашиглаж байсан баха да. Монголчууд ер нь бол 2 ширхэг байсан. Энэ бол мэдээ түгээмэл. School Heavy Quick. Одоо Steel Series-ийн энэ хоёр ер нь амар түгээмэл. Аль нь жисэн болно. Энэ болонгууд арай нэг тийм контрол төр тийм mousepad гэдэг хаа та. Эсвэл бүр хоёр өөр хөлбөмбөж гаргадаг гэж магадгүй. Энэ болонгууд тийм 100 зөөлхөн mousepad тий. Мань бол GSR алийг ашиглаж үзчихсэн. Энэ болонгууд арай жоон гулгадаг. Тэгээд одоо мань болонгууд Acco control гэх mousepad ашиглаж байгаа. Энэ болонгууд бүр илүү гулгадаг mousepad манийх нь ашиглаж байгаа. Энэ Acco control-аас high-tech зардаг болсон байсныг би бол харсан сүүлд ороход зарж илээ. Тэгээ юу хүснэл ав. Ер нь бол нэг айхтар үнэтэйг авах шаардлага байхгүй. Яг үнэтэйг ер нь дасан юм даа сайхан заяа. Илүү гоё юмыг ашиглал тэрнээ дасаал арай хямдхан голдоод эхэлнэ гэсэн. Ер нь бол ширээ ямар байх хэвээр бэ? Жоо нэг тонхон ширээ байл зүгээр. Жижиг ширээ байх юм бол чиний keyboard mouse энэ төр багтахгүй. Ер нэрээ keyboard байх юм бол бити numpad keyboard аваарай. Numpad-гүй keyboard аваарай. За нэг 86 гэдэг үлээ дээ. 10KL гэдэг 10KLS гэдэг төрлийн keyboard-ууд байгаа. Арай нэг юм богсгосон хэлбэр гэсэн үг. Одоо энэ нэг ингээд энэ чинь numpad байдаг шүү дээ. Numpad-ыг нь хасцсныг нь л одоо TKL гэж аахгүй ингээд богсгосон хэлбэр гэсэн. Ер нь хүний ядад бол энэ бол numpad хэрэг болдгоо мó. Тэгээ бүр 60% keyboard ч байгаа. Энэ болонгууд бүр дээдлийн F1-ээс 12 моёр хажуутлын сум нөгөө page up, page down delete төвчлөрөж байхгүй болсон. Ийм ч ашиглаж үзсэн. Гэтэ арай жоохон хэцүү байдгийг. Манд нь тэ сум хэрэг болдог. Тэгээ жита тоглонгууд F1 2 3 4 ч юм хэрэг болдог. Стрим хийхэд бас F1 2 3 4 дээр юм тааруулчихгууд амар байдаг болохоор мань бол ер нь бол стандарт хэмжээ бол TKL гэж ойлгосон. Айгу дүгнэлтэнд хүрсэн мань бол өөрийнхөө хувьд. Тэгээ жижиг ширээтэй байвал жижигхэн keyboard байвал зүгээр. Тэгээ том mousepad. Ер нь бол гарч нь тэгээ mouse хөдөлгөх зай чинь том байвал ер нь л илүү зүгээр. Тэгээ ширээ чинь одоо манийхан ширээ гэхэд бол за өргөөшөө энэ чи одоо метр 40 байдаг лөө дээ. Уртаашаа метр 40, өргөөшөө 80 байдаг хаа. Манийх нь яг хуу стрим метр хийдэг те энэ дээр стрим deck, sound card те 2 дэлгэц камер амар олон юм байдаг болохоор манд нь бол том ширээ байл зүгээр. Энэ бол энгийн тоглолтын хүний хувьд бол нэг тийм том байх шаардлага байхгүй. Миний бодлоор нэг 120 60 таа ч юм уу ширээ хатал ханак. Тэгээ өндөр хамаатай. Өндөр бол ер нь бол 70-аас 75 см бол стандарт өндөр гэж байгаа. Нэг 70-аас 75 см-тай өндөртэй ширээ авчвал зүгээр. Одоо бол дээшээ доошоо явдаг янз илүү функцтэй ширээ ашиглаж байна. Тэгээд ер нь бол тэр илүү дээшээ доошоо
хөдлөлтийн бол мань бол хязгаар шилээгүй. Одоо энэ жирийн рүү мань шилжиж 3 жил болчихоо. Тэгээд яг үндэ тэр удирдлага нөгөө сандалны бариулсан тэглээд ангууд тэрийг нь хүртэл салгаад авчиж байгаа байхгүй. Тэгээд манийхэн ширээ одоо яг нэг 73.5 см дээр дүүлөө дээ. 74.1 дээр дүүлөө. Тэгэл энэ ч нэ тэр чигтээ үлдсэн. Тэгээд ер нь бол хөдөлтгүй ширээ ер нь бол ширээ чинь нэг хайх дүрмтэй байх хэрэггүй. Гэтэ бас тийм хөдлөөд байхаар хөнгөн байх хэрэггүй. Жохон жинтэй. Тэгээд өндөр нь яг нэг 70-75-ийн хооронд. Тэ 75 байх зүгээр тий. Тэгээ хэмжээний үед 120-аас 120 орчим болон түүнээс дээш хурдтай байвал зүгээр гэсэн үг. Тэгээ дараагийн машинуудаас ер нь бол CS дотор яах уу те CS дотор ямар нэгэн тохиргоо хийх бол тэрийг нь манайрч үгүй за. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк хийдээрэй. Тэгээ өөр асуумаар байгаа юм бол комент хэсгээр үлдээгээрэй за. Тэгээ чамд бас бичлэгийн төгсөлд энэ чинь ингээд чам таалагдж магадгүй бичлэг байна энэ ч үлдээч. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. See you.